Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд Labor Day буюу одоо ажилчдын амралтын өдөр удахгүй болчихж байгаа. Урт хугацааны ийм амралт гэдэг. Тэгэхээр бид нар Америкт 5-аас 5 дахь өдрөөс ахуулаад хагасаадаас ахуулаад нэг дэх өдөр хүртэл амарч байгаа. Тэгэхээр энэ амралтын үеэр бас ямар шүү худалдан авалт хийж болох вэ? Тэгэхээр хэрвээ та бүхэн машин авахд төлөвлөгөөтэй бол одоо дилер дээр очиод худалдаа авалт хийж болно. Ерөнхийдөө шинэ машинуудад down payment буюу аа finance юм уу эсвэл lease гэдэг юм хоёр дахь зүйл байдаг. Түрээслэх юм уу эсвэл одоо юу finance буюу өөрийнх болгож авах гэсэн тийм. Тэгэхээр ийм нөхцлүүдэд тэр урьдчилж тавих тэр мөнгө нь одоо тэг буюу тэрний шаардлагагүйгээр хачин худалдаж авах боломжтой байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр таны кредит картыг одоо кредит оноог шалгаж агаад ингээд зээл өгдөг байгаа. Гэтэ тэр зээлийг авахд хоёр янз байна гэж штэ. Лиз буюу нэгсний түрээслэх эсвэл финанс хийх буюу за тэгэхээр 6 жилээр ч юм уу 7 жилээр ингээд finance lease хийдэг байгаа. Эсвэл бэлэн мөнгөөр бас худалдаж авч болно. Мөн certified буюу одоо beyond гэдэг маань жишээлбэл хуучин тий он бага явсан тийм машин бас худалдаж авах боломжтой байдаг. Тэгээ тийм машин авахд бол заавал finance тийм lease хийх боломж байдаггүй. За тэгээд жишээлбэл одоо Toyota-гийн дилер дээр би энд очие гэж бодож байгаа. Энэ аа Забар өдрөөр тэгэхээр Toyota Tundra байна, Toyota Camry байна, RAV4 байна. Тэгээд дээрэс нь аа за Toyota-гийн өөр машинууд байна. Эдгээр маань м, хямдарсан байсан. Одоо хямдарсан гэж тэр lease юм уу finance хийхэд тодорхой хэмжээний хямдрал үзүүлж байгаа. Тэгээ би энд зургийг нь тавьсрах чи. Тэгээд ийм санал ирсэн учраас очиод машиныг нь одоо ингээд тест драйв буюу нэгсний унж үзээд тэгээд ингээд цаагаад сонголтоо их боломжтой байдаг. Би бол өөрөө зүгээр машин авахгаагүй зүгээр энэ сонирхолтой болов гэж одоо рилс шорт гэх маягаар очиж сонирхуулъя гэж бодож байна. За үүнтэй холбогдуулан бас хэрвээ одоо энэ Калифорни мужид тийм ээ хэрвээ рестораны бизнес эрхлэж байгаа бол бас тэр талаар зөвлөгөө өгж болж би бол зөвлөх хийж байгаа. Тэгээд миний хувьд болохоор би өөрөө 2 3 ресторан ажлуудад үзсэн юм туршлагатай. Тэгээд зөвлөлт хийгээд явдаг байгаа. Тэр талаар тодорхой мэдээлэл авал надтай холбогдоорой. Тэгэхээр одоо миний нэг найз танил манай энэ ойролцоо хотод юу ийм кофе шоптой кофений газар нээсэн байгаа. Хуучин уулын нэг юм Paris Le Jour билүү. Тим одоо юу салбар нээсэн одоо явж исэн тэрийгэ болоод зөвхөн өөрийн хувьд би даасан юм юу кофе шоп ажиллуулж байгаа. Тэгээ тэрийг би очиж үзээд тэгээ тэндээс бас ингээд нэвтрүүлэг хийгээд ингээд танилцуулах гэж бодож байна. За тэгээд тэр газар маань ер нь ямар хуу хэрэг хүнтэй байдгийг. Яг нь эдгээр бүгдөө юу гэдэг вэ гэхээр одоо Монгол хүмүүс Монгол хүмүүс юм аа одоо тэр нэлээд Монгол хүн биш л дээ. Тэгэхээр монголчууд бид нар бас ингээд хоорондоо тэр нийгэм шиг гэдэг юм те уулзалдаад юм яриа суух ийм одоо аа, газар байгуулагдвал хоорондоо танилцаад ингээд юу гэдэг нь socialize гэдэг нийгэм шиг гэдэг юм те ингээд явах боломжтой байдаг байгаа. Тэгэхээр цайны газар ч ресторан ч ингээд Монгол гэсэн юм нэгдэх юм бол одоо монголчуудынхаа одоо нийгмийн community үйл ажиллагаанд дэм болдог байгаа. Тэгэхээр яг ийм маягаар одоо энэ үйлчлэгээний газар маань нэгдсэн байгаа. Тэгэхээр тэр яг хувь хүн ажиллуулж байгаа ч гэсэн энэ эргээд бусад одоо тэр солонгосын ажил солонгос community бай хүмүүстэй ингээд уулзах, бие биентэйгээ ярилцах нийгэм шиг юм боломжоор хангаж байгаа учраас их тийм
зөв санаа, одоо үйлчилгээ нь сайнаас гадна үйлчилгээ нь хүрэхээс гадна иргэдтэй зориулсан юм үйлчилгээ явуулж байгаа. За тэрэн шиг ингээд монгол хүмүүс хоорондоо бас танилцаад те хоорондоо бас ярьдаг ийм газартай байх юм бол бас одоо Америкт ийм бага хотод ийм харилцагын давуу тал үүсэх боломжтой байдаг. За тэгээд энэ удаагийнхаа одоо мессежийг энэ удаагийнхаа цагийг энэгээр өндөрлөе. Тэгээд та бүхэн өнөөдрийг сайхан одоо өнгөрүүлээрэ. За түр баяртай.